Шинжилгээ таны мэдхүү одон дөр суугт автоморил Америк сургуулийн түүхэн багш Маратганы бэлтгэн өргөдөг археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дөр сууг, NTV телевиз, Одон дөр радио 83.307 хос дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан стандартыг эрхэмлэн Good Day сувж маань за мөн амьдралын хэв маяг бүрт Токи тохирнороо те Токи аппликейшн дэмжиж ажиллаж байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Эртний хятадын ард түмний цуцшгүй хөдөлмөр хагацал нулимс хатуу жил дундаас болсон дэлхийн хамгийн урт байгууламж болох цагаан эрмийн талаар ярина. За зөвхөн чулуу хэрэм үү эсвэл одоо хэдэн зууны турш үргэлжилсэн айдсын хил хязгаар юм уу магадгүй орчин цагийн эрдэмтдийн хэлж байгаа соёл иргэншлийн хил хязгаар өөрсдийн ард түмний умард зүг рүү нүүхээс зайлахын одоо нүүж алга болохоос зайлахаас нь хамгаалсан тийм хамгаалалт юм уу цагаан эрмийн байгууламж шорон доор юу нуугдж байгаа юм бэ гэсэн энийг одоо Марат өгш маань бидэнд тайлж өгнө. За баярлалаа. Нэг зүйлийг ингээд давхар хэлчихэд бол яг цагаан хэрэм гэдэг талаар бол маш олон мэдээллүүд маш олон янзаар явж байдаг тий. Үүнээс гадна од мөндөр суугч гэсэн өмнө нь зандаах цомрлог хоёр бол цагаан хэрэмийн нууцуд гэдэг сэдвүүд дугаар байгаа. Тэгээ бас маш сайн үзэлттэй. Бас энд орхигдсон зүйл яхам тэндээс харчаараа, тэнд орхигдсон зүйл л эндээс харчаараа гэдэг шиг тий. Аль болох тэр дугаараас бас нэг зайлшгүй хийсэн тий. Тэнд давхцахгүйгээр одоо ингэж ярихыг хичээсэн гэсэн үг тий. За тэгэхээр одоо нэг зүйл байна. Энэ юу гэхээр кино боловсрал гэдэг тий. Киногоор одоо мэдлэг олгох гэдэг. Энэ тал дээр бол ер нь бол дэлхийд дахин нэлээд газар авчлаа. Ялангуяа дэлхийн янз янзын одоо Холливуудаас гарч байгаа кино гэдэг ч юм уу эсвэл одоо томоохон кинонууд байдаг тий. Энэ дээр бол түүхэн үйл явдлууд их хит одоо нэг фантастлах эсвэл одоо хитрхи их одоо ингээ гуйлах гэдэг ч юм уу тий. Ийм янзаар ингээ хийгээд эхэлдэг. За магадгүй тэр нь бол тухайн арт хүмүүндээ бас ашигтайгаар тий эргүүлэх гэдэг ч юм уу. Иймэрхүү байж болох юм тий. Жишээ нь бол янз янзаар л одоо кино хийгээд штэ. Тэгээ би одоо зүгээр бодоод хахад Great Wall гэдэг нэг кино байгаа. За тэр нь бол цагаан хэрэм тий. Цагаан хэрэмийн талаар одоо хийсэн хамгийн сүүлийн кино аахгүй. За энэ дээр бол цагаан хэрэмийг бол үнэн нүсэр том байгууламж. Тэр дээр байгаа тэр зэр зэвсэг тий. Тэр техник, тэр цэргүүдийн тэр тулалдж байгаа чадвар ямар гайхалтай юм бэ. Яг тухайн үедээ тэр цагаан хэрэмийг дөнгөж байгуулагдажсэн гэсэн үе шүү дээ тий. Тэр үедээ бол ерөөсө хинж тим цэргийн тактикгүй, хинж тим одоо том тий хэрэм цайз одоо бэхлэт хот байгаагүй мэтэр ингэж дүрсэлж үзүүлсэн кино байгаа аахгүй. За тэр киног нь үзэх юм бол тэр дуу дүүрс тэр киноных нь агуулга бүх юм супер. Гэхдээ сайн анзаараад түүхийн ингээ ажиглаад харах юм бол цагаан хэрэмийг байгуулахад жинхэнэ оролцсон энэ хүмүүс байгаа шүү дээ нүүдэлчин хүннүүчүүд. За эдгээр хүмүүсийг бол яасан бэ гэхлээр учраа мэдхгүй юу ч мэдхгүй те ингэж явсараагаа нэг дэсрэг бөмбөг болоод тэрийг ингэж явсараагаа те тэндээ ингээ дэлбэрч мэлбэрч байгаагаар бүтлгүү те ийм маягаар ингэж дүрсэлж үзүүлсэн байгаа байхгүй. За энэ бол бас л нэг кино боловсролыг олох гээд байгаа тий. Киноных нь хамгийн гол санаа нь юу вэ гэхлээр цаа талдаа дэлхийд дахинд юуг ойлгуулах гэсэн бэ гэхлээр энэ цагаан хэрэм гэдэг бол дэлхийд хар гаргийн том мангасууд ирж байгаа тий. Энэ мангасаас дэлхийг аврахын тулд цагаан хэрэм баригдаж цагаан хэрэм дээр хятадын ард түмэнтэй дэлхийг хамгаалсан юм а гэдэг утга санааг нэг юм ойлгуулах гэдэг юм шиг харагдаж байгаа байхгүй юу. За дараагийнх нь болохоор бас л Муми 3 гэх кино байдаг. За Жетлигийн тоглосон тий. За энэ дээр чинь ч гэсэн цагаан хэрэм болвол тий тэр цагаан хэрэмийг бол маш сүртэгээр харуулж байгаа байхгүй юу. Сүртэгээр харуулж энэ тэр хятадын одоо тэр хаан нь бол Домгийн хаан тий Цинши хуандын сүүлдээ ингээм амьлаад босч ирж байгаа. Энэ нь юу вэ гэхлээр ер нь бол хятадууд бол одоо Сэржина гэдэг санааг л ард түмэндээ одоо ингээ ойлгуулах гэж байгаа юм шиг байна л дээ. Гэхдээ цаана нь бол бас л нөгөө хятадын одоо нөгөө яг Цинши хуандын тэр Минтян гэх цэргийн жанжин тэдрэндээ ер нь цагаан хэрэм өөрөө маш том оршуулга болсон байгаа байхгүй. Цагаан хэрэм дотор одоо ингээ өгсөн хүмүүс те тэр үйлдэлийг бүгдийг ингээ оршуулаад цуг ингээ шавартаа нь хутгаа хийсэн юм шигээр кинонд харуулж байгаа юм. За тэгээ энэ нь бол тэндээсээ нөгөө нэг цэргүүд нь шавар цэргүүд нь босч ирээд нэг хааныхаа эсрэг ингээ тулалдах гал те ингээ бөө юм болж байгаа. Тэгээ энэнгүүр би юу хэлэх гээд байна гэхлээр цагаан хэрэмийг ер нь бол хятадын ард түмэн өөрсдөө бол те ингэж сурчилж чадаж байгаа юм. Тийм байна. Тэ бүр ингээ түүхээс нь ингээ баг ингээ гажуулаад гэдэг юм уу те гажуудуулаад ч гэдэг ч юм уу. За тэгээ тэр нь яг энэ кино гэдэг утгаараа тий уран сайхан гэдэг утгаараа одоо ингэ зөвтгөж болно шүү дээ. За тэгтэл яг цагаан хэрэм нь үндсэн одоо яг ямар хуу түүхтэй юм бэ те ямар учраас баригдсан юм бэ хэр удаан баригдаж байгаа юм гэдэг ч юм уу хүн төрөлхтний түүхэнд одоо хамгийн урт байгууламж гэдгээр нэгдүгürt хамгийн их алдартай хоёрдугаарт энэ байгууламж яг яаж байгуулагдсан бэ гэдгийг хоёул эхнээс нь ингээ бодоод үзье. За хоёул ингээ цаг хугацаагаар аялахаараа нийтийн тооллын өмнөх ингээ 8 дугаар зуунаас ингээ яваад очив. За 8 дугаар зуун гэдэг бол одоо баг хүннүү байгуулагдахаас 5-600 жилийн өмнөх үйл явдал гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд бол Монгол нутагт юу болж исэн бэ гэхлээр Монгол нутагт хөрөл зэвсгийн үе байгаа. За хөрөл зэвсгийн үед бол мэдээж зэвсэг багаж техник те энэ бүх юм сайжирсан гэхээр чинь
одоо ер нь сүүлийн үеийн судлаачид бол хүннүгөөс цаашаага мянган жилийн тэртегээс төрд улсууд байсан гэдэг санаа хэлээд байгаа байхгүй. За тэгээ энийг бол ганцхан одоо ингээд одоо орчин цагийн судлаачид ч хэлээд байгаа юм биш. Айл одоо Монгол улсын одоо ерөнхий сайд байсан те Агдамуугийн амар бол Монголын түүх гэсэн номондоо бол ер нь Хятадын эртний ард түмэн те монголчуудыг умар нутагт байгаа энэ ард түмнийг бол ялгаж мэддэггүй байсан учраас олон янзаар нэрлсэн байдаг. Гэхдээ ингэж олон янзаар нэрлэхдээ нийтд нь бүгднг нь болохоор хуу хэмээн нэрлэдэг байсан гэж байгаа. За тэгээд тэднийг өөр хооронд нь бол ингээд ялгаж танихгүйг болохоор Гуйфан, Зинжүүн те Шанжүүн гэдэг нь одоо уулын жүүн гэсэн утгатай үг байгаа байхгүй юу. За энэ ийм мэтэр те гих мэтлэнгээр одоо ноён жүүн, нохоо жүүн гэдэг гих мэтлэнгээр ингээд дотор нь ингээд ангилаад байгаа юм. За ингэж ангилж байгаа нь бол эдгээр нүүдэлчдэг чухамдаа Монгол, Түрэг те Манж үндэсний өвөг дээдс байсан бөгөөд тэд бол айл нэг хүчрхэг аймаг нь яг тэргүүлж байсан үедээ бусдынхаа захиргаанд орчдөг байсан гэдэг санаа гаргаж ирж байгаа юм. За энд яг юу яагаад ингэж нэг ийм Монголын нүүдэлчин овог аймагуд те хүннүгөөс өмнөх одоо энэ төрт улсын анхны төрт улсуудын энэ тухай яриад байгаа юм бэ гэхлээр цагаан хэрэнтэй яаж холбогдоод байгаа юм бэ гэдэг утга санаа гарч иж байгаа сте. За тэгэн гут анханасаа цагаан хэрэн бол нэг цул асар том байгууламж байгаагүй. Өнөөдрийн бидний төсөөлж байгаа шиг энэ цагаан хэрэн бол хожимын Мин усын үед тоосхоор барьсан цагаан хэрэн баггүй юу. Харин бүр өмнө дээд одоо ингээд анхандаа ингээд байгуулахдаа бол анх шавар дэлдэж хийгээд дунд нь болохоор одоо ингээд сүрэл ингэж сүрэл тавиа тэгээл ингээд шавар тавиа сүрэл тавиа тэр чинь нөгөө суулт өгөхгүй гэсэн янзаар хийж байгаа байхгүй юу. За иймэрхүү том нүсэр байгууламж байсан гэдэг нь бол нэгдүгээр тодорхой байгаа. Тэгэхдээ энэ байгууламж бол яг олон зуун жилийн турш хэсэг хэсгээрээ баригдаад энэ улс төрийн эсвэл одоо ингээд өөр зорилгоор ашигласаар ирсэн байгаа. За яг ямар зорилгоор вэ гэхлээр хамгийн анхных нь үндэс суурь нь болохоор энэ бол нийтийн тооллын өмнөх 475-аас ингээд 221 оны хооронд байлдаанд улсуудын үе гэж байдаг байхгүй. За энэ байлдаанд улсууд гэдэг нь болохоор эртний хятадд оршин тогтнож байгаа улс. За энэ бол 7 улс байгаа. За эдгээр улс дотор болохоор Ци, Чун, Ян, Хан, Жав, Вэй, Цин гэд. За эдгээр 7 улс байгаа. Энэ 7 улс ард талд нь нүүдэлчд байгаа байхгүй. За нүүдэлчдийг ч гэсэн дотор нь ингээд 2 3 янзаар ингээд хуваагаад байна тий. Бас D гэж хуваагаад байдаг. За ингэхээр энэ 7 улс бол хоорондоо бол улс төрийн томоохон зөрчилтэй байгаад. Тухайн тусгаар тогтносон одоо ингээд жижиг улсууд байгаа шүү дээ танилэг улсууд гэдэг. За тэгэхээр энэ улсууд яах вэ гэхлээр тухайн улсууд бол анх цагаан хэрмийг барихдаа ер нь зөвхөн хойд зүгийн нүүдэлчдээс хамгаалах гэхээсээ илүүтэйгээр шүү заяа. Ер нь хятад угсааныхаа одоо ингээд бусад улсуудаас саяны дээр 7 улс гэдэг чинь нэг улс нөгөө 6-аас гэдэг ч юм уу те эсвэл нэг ойролцоо байгаа хил залгаа одоо улсаасаа гэдэг ч юм уу тусгаарлах хилээ хамгаалах зорилгоор анх барьж эхэлсэн гэсэн үг байхгүй. Эсвэл энэ хүртэл манай хил хязгаар шүү, манай нутаг шүү гэдэг ийм зорилготой гэсэн үг. За жишээлх юм бол нийтийн тооллын өмнөх 5 дугаар зууны үед Ци улс өөрийн өмнөд хөрш Чуу улсаасаа одоо ингээд юу асан байгаа юм. Тэдний одоо ингээд товтлогооноос сэргийлээд гээд их цагаан хэрмийг барьж эхэлсэн байгаа байхгүй юу? Урт цагаан хэрм гэл те. За энэ бол түүхэнд хамгийн анхны томоохон хэрмүүдийн нэг гэсэн үг. Тэгэхээр цагаан хэрмийн хамгийн анхны зорилго нь бол яг зүгээр нэг умард зүгийн нүүдэлчдээс те хамгаалах зорилготой гэхээсээ илүүтэйгээр нөгөө байлдаанд 7 улс чинь бие биенээсээ сэргийлэхийн тулд зарим одоо те хил хязгаараар ингэж холбогдож байгаа улсууд чинь өөр хоорондоо одоо ингэж хамгаалах хэрэгсэл болгож баригдсан байна. Мэдээж хэрэг гадаад аюул занал хийл гэж байгаа тий. За энэ нь юу гэхлээр нэг умар зүгийн нүүдэлчин буюу хүннүүчүүдийн өвөг дээдсүүд тий. Саяны одоо ингээд нэрлээд байгаа одоо баахан жун гэж нэрлээд байгаа. Эдгээр одоо ард түмэн гэсэн. За хүннүүрийн довтлоход эдгээр улсуудын хувьд бол бас нэгэн томоохон аюул. Нэгдүгээр тий занал хийлэл ийм зүг байсан байгаа байхгүй. За тэгэхээр хүннүүтэй хэн хэллээд байгаа юм гэсэн юм байгаа шүү. 7 улс байгаа. За тэгэхээр энэ хүннүүтэй хэлж байгаа Жав, Ян, Цин одоо Цинши хаандаг нь Цин гүрэн шүү дээ. Цин. За эдгээр улсууд бол зөвхөн одоо дотоод хөршүүдтэй анхаарал хандуулаад зогсохгүй умардын одоо нэг морьтон төмнөөс хамгаалаад хойд хилээ бас мөн тусд нь одоо тий одоо ингэж залгаж эхэлж байгаа. Өөрсдийнхөө улсаасаа гээд умар зүгээс ингэ гарч ирэх одоо ингэ хилүүдийг хааж эхэлж байгаа гэсэн. Хэрмээ барьж эхэлж дээ тий. За ингээ босгосон гэсэн. Тэгээд яг энэ үеийн хэрэм бол мэдээж одоо тухайн үед бол нүсэр том байгууламж гэхдээ яг орчин цагийн цагаан хэрэм шиг биш. Эртний одоо нөр шавар тий дэлдэж хийсэн одоо гүрэл сүрлэр одоо ингэж тий бас ингэж давтаж хийсэн нэг иймэрхүү зүйл гэсэн үг байхгүй. Гэхдээ энэ нь бол яаж бодсон нөгөө нэг аль ч үед цагаан хэрэм нүүдэлчдийн товтлогоог бол хаах хэрэгсэл бол байгаагүй.
зорилго нь ийм байсан боловч зорилт нь ийм байсан боловч хизээч одоо нүүдэлчдийн товтлогыг хааж байгаагүй гэдгийг бол онцлон хэлэх хэрэгтэй болчиход байгаа. За тэгээ энэ бүх үйл явдал хизээ хаана яг илүү одоо нэгдсэн системд орж эхэлсэн бэ гэдэг зүйл гарч ирнэ те. Цагаан ирмэ. За тэгээ нүүдэлчдээс хамгаалах нүүдэлч думар зүгийн аюул гэдэг зүйл зөндөө их байгаад байна. Гэтэл яг нийтийн тоглолтын өмнөх 221 онд нөгөө нэг 7 улс дотроос чинь цэн улс гэдэг нь арай их товоож гарч ирж байгаа. За товоож гарч ирэнгуутаа бусдыг болохоор цугаарыг зайлгах, цурхаа загас мэт одоо ингээ бүгдийг нэзлээд авчлаа. Одоо энэ бол бүх цаг үед гэсэн үг те хятадын бүх цаг үеийн номер 1 хаан. Тэгээ дээрэс нь одоо хятадын хамгийн анхны эзэнт гүрэн те цэн гүрэн гэдэг гүрэн байгуулагчлаа. За энэ бол мэдээж одоо номер 1 хаан тэгээд нэг хятадын бүх ард түмнийг нэгтгэсэн те ийм зүйл болохоор энэ бол Цэнши хааныг болвол маш томоохон үйл ажиллагаануудыг явуулсан байгаа. Өмнө нь бол нөө цэн ванлиг байсан бол одоо ханилэг гэдэг ч юм уу арай бэсрэг ус байсан бол одоо баг энцэд гүрэн маягийн болчлоо. Тэгэхээр энэ дээр яг яах вэ гэхэлэр Цэнши хааны хид хідэн одоо ингээд эзэнт гүрэнтэй шинжилэлүүдийг хийсэн байгаа. За энэ шинжилэлүүдийн хамгийн нэгдүгээрт болохоор урт цагаан ирэм те цагаан ирэм. За тэгээ төмөн газрын хэрэм, цагаан хэрэм гэл ингээ хэд хэд янзаар хэлээд байдаг те. За Цэнши хааны хамгийн алдартай бүтээн байгуулалт бол мэдээж умардын нүүдэлчдээс хамгаалах зорилгоор барьсан цагаан хэрэм байгаа байхгүй. За тэгээ өмнө нь одоо ингээ байсан саяны тэр нөгөө Жао, Ян, Цин те эдгээр улсуудын ингээ салангад нөгөө улсаасаа ингээ нэг нэгнээс хамгаалсан хэрмүүд байсан. Эдгээрийн нөгөө умард зүгт нь байрлаж байгаа эдгээр хилүүдийг хооронд нь холбох дээрээс нь одоо нэгдсэн одоо нэг систем болгосон байгаа байхгүй. За ингэж байгуулагдсанаар болвол яасан бэ гэхээр умардын нүүдэлчдээс өөрсдийгөө хамгаална гэж бодсон. Тэ? За бодсон. За тэгээ энэхүү ажилд бол яг тухайн үедээ болвол цагаан хэрэмд бол нийтдээ бол янз янзын тоонууд гарч ирээд тийм байлээ л да. Нийтдээ бол сая гаруй хүн ажиллаж исэн, 2 сая орчим хүн ажилласан гэх мэтлэнгээр харин яг тухайн үед Цэнши хааны үед гэж байгаа. Цэн гэрн үед те 300-аас 500 мянга гаруй цэрэг тариачдыг газар одоо тий ингээд тариачдыг дайчилсан гэж байгаа байхгүй. Нэлээд хэсэг хэдэн жилийн өмнө бас нэг ингэж үздэг байсан. Тэрний юу гэхэлэр за энэс гадна за энэ бол байж болох зүйл гэсэн үг л дээ. Тэр юу гэхэлэр энэ одоо ингээд 3-4-500-аад мянган одоо энэ хүн дотор чинь бас нүүдэлч хүмүүс байгаад байгаа. Дайн байлдаанаар одоо ингээ олзлогдсон тий. Тэр чи хүмүүчүүд байх юм уу эсвэл тэр дунхуу байх юм уу тий UAJ байх юм уу тэр нь хамаа байхгүйгээр ямар тааш тэр нүүдэлчдийн одоо бас хүмүүсийг авчирч бас барьдаг байсан гэх мэтлэнгээр тий. Энд бас ингээ баригддаг байсан. Цагаан хэрмийг одоо барихад бас дайчилж ашигладаг байсан гэдэг санаа хэлж байгаа. За тэгэхээр энд бас нэг зүйл ингээ бас яригадаад эхлэн тий. За хоёулаа нөгөө бүтээн байгуулалтаа эхлээд цааш нэгээд нэг нэлээ яриадах юм. За хоёрдугаарт бол манай дараагийн сэдв болох Цэнши хааны нөгөө Терракота цэрэг те шавар арим. За энэ байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхэлэр Цэнши хааны өөрөө болвол одоо нөгөө хойд наснд те маш их итгэдэг хүн байсан. Ер нь бол амьдрал мөнхийн үргэлжилдэг энэ амьдрал бол те дараагийн насны амьдрал байх ёстой гэж үздэг байсан байгаа. За тэгэхээр одоогийн байдлаар бол нэг 800 гаруй одоо шавар морц цэргүүдтэй ингээд хэрэгнүүдтэй хамт ингээд илрээд олдчихсан ийм зүйл байгаа байхгүй. За би энд яг өөрөө 2012 оны нөгөө дэлхийг сүрэх өдөр шүү дээ 12 сарын 22-ны өдөр те ингээд тийш очиж үзсэн. За тэгэхэд тэнд яасан бэ гэхэлэр тэнд тайлбарлагчийн надад хэлснээр хожимд бас ингээд хараад байхад бол одоо хүртэл тэр яг Цэнши хаанныхаа бунхан руу бол ороогүй байгаа. Энэ бол саяны гарч ирээд байгаа тэр олон шавар цэргүүдтэй энэ бол зүгээр 3хан сууг ба. Энэ бунхны гадна талд нь 27 гэсэн юм 81 сувг байх ёстой гэж байгаа байхгүй. За тэр 81 сувгийг гаргасны дараа гэж байгаа. За би энэ худлаач хож магадгүй шүү те. За сонсож байгаа хүмүүс маань бас нэг шалгаад бас ингээд энэ мэдээллийг бас шалгачаараа. Эсвэл тэр 99-ийн 27 ч юм уу би одоо 10 хэдэн жилийн өмнө сонсч ирсэн үгээ ярьж байгаа учраас. За тэгээд бунхан буюу одоо хааныхаа бунхан 100 жилийн дараа малтна гэсэн байгаа байхгүй. За энэ бол нэгдүгээр цагаан ирэм дараа нь одоо нөгөө Цэнши хааны өөрийнх нь бунхан те. За нэг иймэрхүү нүсэр том байгууламжуудыг хийгээдсэн. За дээрэс нь 3 дахь том одоо бүтээн байгуулалт нь болохоор эзэнт гүрний хурдны зам багт. За энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө бид нар нөгөө ярьдаг шүү дээ бүх зам Ром хүрдэг гээл тий. Ромчууд өөрсдөө нөгөө зам дэд харилцааг бол хамгийн сайн байгуулсан гэж үздэг боловч яг энэ бол тэр Ромын замаас ч урт замыг буюу нийтдээ 6800 км орчим үргэлжлэх тэр одоо нийт замынхан сүлжээ гэсэн үг шүү. Ийм сүлжээг Цэнши хааны үед цэн гүрэн барьсан баг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр шуудан харилцаа тий худалдааг хөгжүүлэх цэрэг эрсийг одоо хурдан шуурхаа одоо тий явуулах гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо нэг боломжуудтай байсан байгаа байхгүй. За дараагийнх нь болохоор энэ Линчэн сувг гэдэг байгаа. За энэ нь бол 34 км одоо урт одоо ингээд урт одоо юм сувг байгаа даа усан одоо ингээд. Тэгэхээр энэ бол нөгөө мөрний усыг ашиглаад одоо зам тээвэр харилцааг ачаа тээвэр тий иймэрхүү зүйлийг бас хөгжүүлж ирсэн гэдэг үзээд байгаа. За дараагийнх нь болохоор Дуны ордон гэдэг байгаа.
Дүүний ордон гэдэг. За энэ бол мэдээж нэг өөрийнхөө сүр хүчийг илэрхийлэх зорилгоор тий маш том ордон гэж барьж байсан. Тэгээ түүхэн сурвалжид бичснээр бол энэхүү ордон бол хэдэн 10 мянган хүний багтаамжтай байхаар төлөвлөгдсөн. Гэхдээ энэ бол баригдаагүйгээр одоо дуусаагүйгээр Цэншин хаандын нас бараад Цэншин хаандын дараа мэдээж тийч чинь том үүмэн самун болж байгаа. За энэ үүмэн самууны үеэр бол байхгүй болсон гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. За одоо энэ том бүтээн байгуулалтууд энэ бүтээн байгуулалтууд нь нэг бодлын тэр эзэмт гүрний тэр том сүр хүчийг ингээ харуулж байна тий. Харуулж. Үнэхээр хүчтэй сүртэй хаан байгаа сте. Гэхдээ энэ нь өөрөө юу гэхээр энэ том их олон бүтээн байгуулалтуудыг барихад цаа талд нь хэн зов уу гэхээр ард түмэн зов. Тэнд маш их хүн хүч хэрэг болно. Мөнгө хэрэг болно тий. Одоо тэр ард түмэн бол ямар ч ирэхгүй зүгээр мал гэсэн үг байхгүй. За мал гэхээс ч одоо малнаас ч долоонд болчих. Одоо малыг бол баг нэг ингээд гаргаж идээд одоо мах үнтэй хахад нэг сайхан тий. Идэж штэ тий. Тэгэхэд чи тэнд байсан хүмүүс бол ямар ч хэрэггүй. Өдөрт баг ингээд цөөхөн нэг л удаа хоол өгөн тэр нь бол будааны шүлөөгөл тэгэл нас бартал нь ажилуулдаг тий. Хүн ажиллах хүч л гэж хардаг гэсэн. Тэр одоо бүтээн байгуулалтанд нь ажиллах хүч гэж хардаг гэсэн бохоо. Энэ нь одоо тэр хятадын нийт ард түмний одоо тэр тургууслыг дээд зэгт нь хүргэсэн бөгөөд ард түмэн нөгөө татвараа төлж чадахгүй эсвэл заавал одоо нэг өрхөөс нэг хүн тэнд очиж ажиллах ёстой тэрийгэ чадахгүй болохоор бас нөгөө Цэншин хаандын цэн гүрэн 15 жил оршин тогтносных нь нэг шалтгаан нь энэ болж таарад байгаа. Хамтран ажиллагч байгаа тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүр Токи тохирнорой Токи аппликейшн дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Токи аппликейшны зогсоолын төлбөр хэсэгт машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой. За Улаанбаатар хотод бол 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, төлбөртэй зогсоолуудад Токигоор төлбөрөө төлөх боломж бүрдсэн байгаа. За та Токидо зогсоол нэвтэрснээр зогсоол зогсож байгаа хугацаа төлбөрийн мэдээлэл ухаалгаар харж болж байна. Төлбөрийн олон сонголтуудаа сонгоод төлж болж байна. За хэрвээ та Токи аппликейшны зогсоолын төлбөр төлөх дээр анх удаа үйлчлүүлж байгаа бол 30% хөнгөлн. За дээрээс нь power bank түрээслэх урамшуул зэргийг авах боломжтой. За Токи аппликейшн та автомашина бүртгүүлээд цонхоо нээж сунж одоо цаг алдахгүй дээрээс нь хаалтан дээр саатал үсгүйгээр машиндаа суухаас өмнө гарахаас өмнө тооцоогоо хийчээд 20 минутын дотор гараад явах бүрэн боломжтой. За ингээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг Токи аппаар шийдэж болж гин цаг хугацаагаа хэмнэн ухаалагч жолооч болоорой. За ингээд Токи цэгийн мэнэс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Токи Facebook пэйжээс нь бас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр Цэншин хаандын бас дараагийн бас хийж бүтээсэн зүйлүүд их л байгаа л да. Яг түүхэнд бол тэр чинь бас маш нэлээд олон юм хийсэн юм байгаа даа. Тэрний нэг нь болохоор мөнгөнд тэмдэгт буюу зоос аахгүй. Зоос. За мэдээж зоос гэхээр бол бүгдээрээ л ойлгож байгаа бох тий. Дараагийнх нь болохоор бичиг үсэг. За бичиг үсгэн дээр бас шинжилэл явуулсан байгаа юм. Зинээс гадна бас нөгөө хэмжүүр гэдэг зүйл байгаа. За хэмжүүр гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр урт, жин, эзэлхүүн тий. Энэ бүгдийг одоо нэг ижил төвшөнд одоо юу хэмтэй. За яг л одоо 1 кг гэдэг зүйл одоо ингээд бид ингээд тогтсон жинтэй байдаг ш тий. Эсвэл одоо нэг тийм том хэмжээтэй гэдэг ч юм уу. За энэ зүйлийг л бүгдийг нь одоо ингээд шинжилээд өгчихсөн тий. Ийм хаан байгаад байгаа байхгүй. Гэхдээ энэ бол яасан бэ гэхээр нэг шалтгаан байгаа. Яагаад цэн улс нэг 15 жилийн дотор тэг ингээ мөхчвөө бүх одоо улсыг байгуулсан тэг цэн гүрэн тэг ингэж байжсэн умардаас иржсэн аюулуудыг буюу төмөн шанийг хойш нь хөөжсэн тэг ийм том одоо ингээд хавьяа байгуулсан хятадын талд одоо тэр талаас нь харах юм бол тийм байгаа байхгүй ууг нь. За тэгтэл энд нэг зүйл байгаа. Тэр юу вэ гэхэлэр нэг мэрэг төлөг гэдэг зүйлд итгэдэг хүн байсан байгаа. За мэрэг төлөгд итгэдэг зарим эрдэмтдийг бол маш олноор нь одоо хороосон. За энэ одоо цагаан хэрэг рүү оръё. Гэхдээ сайн юм тий. Тэгээд мэрэг төлөгд итгэдэг байсан. Тэр юу гэсэн бэ гэхээр миний улс те одоо хизээ нэгэн цагт мөхнөө. Ямарваа нэгэн улс мөх ёстой те мөхдөг. Яг яаж мөхөө гэсэн чинь чиний улс одоо хуу мөхөнө гэж тийм мэрэг төлөгд итгэсэн байгаа байхгүй. Тэгээд тэр хуу гэдгийг нь болохоор шууд утгаар нь нөгөө умар зүгийн зэрлэг нүүдэл чинь бүдүүлэг те ийм хүмүүс гэж ойлгоод хүлээж авсан байгаа. Гэтэл тэгээд яасан бэ гэхээр өөрийнхөө цэргийн жанжин Минтян цэргийн жанжин зарим тохиолдолд 100 мянга зарим тохиолдолд 300 мянган цэрэг өгөөд те түмэн шаныг шахаад шахсныхаа дараа тэнд урт цагаан хэрмүүдийг одоо хооронд нь холбох барилга байгууламж хийхтэй саяны тэр 300-аас 500 мянган хүнийг ажилуулах энэ бүх зүйлийг хийсэн байгаа байхгүй. Гисэн хэдий боловч юунаас болж төрн мөхсөн бэ гэхээр хуу мөн байсан. Тэгэхдээ тэрний 2 дугаар хүү буюу хуу хай гэдэг хүний одоо те одоо улс төрийн хувьд бол сул дорой тий ийм одоо хаан болоод тэгээд ус нь мөхсөн гэсэн үг байхгүй.
За Ментиан жанжин бол тэр Лиодоноос тий Лиодоноос одоо Лиутаугаас гэж байгаа байхгүй. Энэ одоо том урт газарт болвол салангат хэрмүүдийг хооронд нь холбосон бөгөөд 10,000 гаруй газар үргэлжлэх гэж байгаа. За энэ 10,000 гаруй газар гэдэг нь болохоор 10,000 ли гэсэн үг байхгүй. Эртний хятадууд нөгөө ли гэдэг хэмжигдэхүүн байгаад байдаг тийм. Нэг ли чинь юу байгаад идэх вэ? Хагас километр юу гэсэн. 1000 ли гэх юм бол 500 м болчихж байгаа байхгүй. За тэгэхээр энэ эндээс үзэх юм бол хамгийн анх нөө цагаан хэрмийн чинь одоо хэмжээ нь хэд вэ гэж янз янзаар ярьдаг тийм. Үеийн хэмжээ наа чи яг 8,000 юм уу эсвэл одоо 5,000 юм уу 21,000 км гэж. За ингээ гарч ирээд байдаг тийм. Гэтэл хамгийн анхных нь тэр нөө 5,000 гэж үзээд байдаг чинь болохоор энэ хамгийн анх байгуулагдж байгаа үеийнх нь урт нь болохоор 5,000 саяны энэ холбосон ингэж үзэж болж байгаа юм. За тэгээ дараагийнх нь сонир юунуудын жаахан байж байгаа хэлье. За ингээд сонирхолтой нь одоо яг Цэнши Хуанд яг энэ хүн өсвөр том байгууламжаа тий хүмүүн нараас өөрийгөө хамгаалж чадсан ч ингээд за ингээд хамгаалж чадсан шүү дээ. Ментиан жанжинаар ингээд төмөн шанийг шахсан тий. Гэхдээ зөвгөнөл нь бол яасан бэ гэхлээр нөгөө хүүгээс нь болоод төрн мөхж байгаа. Ийм үйл явдал болж байгаа тий. За одоо нэг юм байна. Саяны нөгөө ярьсан ярианд гинт одоо шууд орё зэ. За тэр нь юу гэхээр цагаан эрмийн талаар хэмжээ нь янз янз байгаад байдаг тий. Сая 5,000-ын тухай бол тайлбарлалчлаа. Гэтэл 21,996 одоо тий километр гэж үздэг байхгүй. За энэ нь бол яасан бэ гэхлээр зөвхөн саяны тэр хойд хил хязгаараар барьсан хэрэм биш. Ер нь бол тэр одоо байгаа цагаан хэрэм өмнөх одоо усуудын үед байгуулагдсан тэр нөгөө нэг шавар хэрмээр байгуулагдсан хооронд нь холбосон ер нь цагаан хэрэмтэй холбоотой тэр шууд тий одоо ингээд хэрэм байгаад штэ. За эдийг бүгднгийн нэгтгээд үзэх юм бол 21,000 гэсэн үг байхгүй. Энэ тоо гараад байгаа гэсэн үг. Тэгээ энийг одоо ингээд нөгөө нэг зүйрлэд хэлэх юм бол одоо дэлхийг одоо экватороор ингээд тойрох юм бол 40,000 км штэ. Тэрнийх нь тал нь гэсэн үг байгаа байхгүй. Ийм том гэсэн үг байхгүй. За тэгээ энэ нь бол мэдээж цагаан хэрмийг бол тий одоо яг ямар нөхцөл том байгууламж вэ? Ер нь хэр удаан хугацаанд тий цаг хугацааг өнгөрөөсөн бэ? Энийг барихын тулд ямар том нөхцөл ажил явсан бэ? Гэхдээ энэ нь үр дүнгээ өгсөн үү гэх мэтлэнгээр тий маш олон зүйлийг яриад байгаа байхгүй. За харин зарим тохиолдолд 8,000 гэж үздэг байгаа тий. За 8,000 гэдэг нь болохоор яг Мин улсын үеийн хэрэм байхгүй. За Мин улсын хэрэм буюу одоо нөгөө нэг яг тоосхоор ингээд нэг барьцсан байгаа том одоо хэрмүүд байгаа даа шүү дээ. За энэ гэсэн үг. За энэ нь бол бидний яг өнөөдрийн нэг аялал жуулчлалаар гэдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар очиж үздэг, сонирхдаг энэ хэрмийн тоосхоны хэрмийнх нь урт нь болохоор 8,800 км. Нэг ийм орчим болчихсон. 8.8 км те. За тэгээд ер нь нэг юм байгаа даа. За саяны нэг хэмжигдэхүүнийг бол хэлцэрхсэн тий. За тэгээд Цин улс бол Хятадыг нэгтгэж байх үед нь бол Төв Азийн тал нутагт хүннүнэр гэж гарч ирсэн. За хүннүнэр гарч ирэнгуутаа яасан бэ гэхээр нийтийн тооллын өмнөх 209 онд модон шанив тэрэгүүтэй хүмүүс гарч ирж байгаа. За энэ хүнтэй бол цагаан хэрэм зайлшгүй холбоотой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр модон шанив бол газар бол улсын үндэс гэж хэлсэн. Тэгээд Дунху аймгийг одоо захирахтаа ингэж хэлсэн байгаа штэ. За яг энэ үед нь бол Цин гүрэн мөхсөн. Цин гүрэн мөхсний дараа бол тэрний хуучин газар нутаг тэр хөрсөн дээр нь хан ус гарч иж байгаа байхгүй. Одоогийн хан үндэстэн гэдэл ярьдаг штэ тий. За тэрний хан ус гарч ирж байна. За ингээд нийтийн тооллын өмнөх 200 онд бол Пинчин хотын ойролцоо гэж байгаа байхгүй. За энд бол Хүннү хан улс хоёрын хооронд одоо томоохон дайн болсон байдаг. За энийг бол би одоо ингээд ингээд дэлгэрэнгүй задлаад ярьсан болохоор одоо шууд товчлаад ярихад за энэ дайнд бол нөгөө нэг Хятадын Гаузу буюу Гауди Либан хаан бол 7 хоног бүслэгдсэн. За энийхээ дараа бол Хүннүтээ бол инх ургийн гэрээ байгуулъя гэдэг. За энэ инх ургийн гэрээг бол нийтийн тооллын өмнөх 198 онд байгуулсан байгаа. За энэ гэрээний хамгийн гол заалт нь болохоор ийм үг байдаг. Тэрний үг гэхээр цагаан хэрэм. Цагаан хэрмээс цаашаага ном сум агсаж явдаг энэ хүмүүс шаниугийн зарлиг дагнаа. Цагаан хэрмээс урагшаага төчмөдийн бүс малгай өмссөн хүмүүс Хуандын миний зарлиг дагнаа. Цагаан хэрэм бол одоо энэ хоёр улсын хил мөн гэж байна. За тэгэхээр хил гэдэг чинь түүхэн хил болчихж байгаа зү Одоо цагаан хэрмийг хаана байгаа лээ гэдэг нэг зүйлийг бодоод үзэх юм бол эндээс нэг зүйл гарч иж байгаа зү За энэ мэтлэнгээр яваад үзэх юм бол цагаан хэрэмтэй холбоотой ер нь бол нэг юм урт том юм баг гадаа шүү. Тэгэхээр хүннүүчүүдээс хамгаалахын тулд цагаан хэрмийг байгуулсан. Гэхдээ яг хүннүүгийн тэр модон шанив, лавшан шанив, гүнчэн шанив яг энэ ойд оргил үед бол цагаан хэрэм хизээж тийм том хамгаалт байгаагүй гэдэг зүйлийг бас хэлэх ёстой болчиход байгаа юм За яг хамгаалт байгаагүй гэхээр бас хэцүү тэрийг бол маш хялбархан давчдаг байсан гэдэг зүйлийг хэлж байна. Хүн төрөлхтний түүхэнд бол хэрэм цайз барьсан тохиолдлууд бол зөнтэй байдаг. За энэ хэрэм цайзуудаас одоо ингээд жишээ болгоод урдах юм бол нийтийн тооллын өмнөхтэй 10 дугаар зуунд баригдсан Иерусалимын одоо баруун хан За тэгээд 414 онд баригдсан Византийн 2 дугаар одоо Феодосийн хэрэм 13 дугаар зууны үеийн Францын одоо
Каркасоны одоо хэрэм, Британь дахь одоо Адрианы хэрэм. Одоо энэ Адрианы хэрэм гэхэд л 117 километр урт гэж байгаа байхгүй. Бодвол урт. Гэхдээ цагаан хэрмийг бодвол юу ч шилжиж байгаа шүү дээ. Гэвч эдгээр бол түүхэн цаг хугацаанд бол бүгдээр одоо баларч үгүй болсон. Гэтэл цагаан хэрэм болвол одоо ч гэсэн ингээ байгаад идэг. За нэг маргаан байдаг. Цагаан хэрэм сансраас харагддаг гэдэг. Харагддаг л ерөөсөө тэгдэг тий. За тэр энэ бол баг харагддаг гэж янз янзаар л яриад тийм байлаа. Ерөнхийдөө бол харагддаггүй юм байлээ л дээ тий. Харагддаг бай гэх тий. Яг бүр нэг дэлгүүр ойрч морч ирээд байх юм бол харагдахлах л да тий. За ингээд цагаан хэрмийг бол мэдээж тэг янз янзаар л хэлээд байдаг. Одоо яг нэг орчин цагт бол цагаан хэрмийг чинь 6000 гаруй километр үргэлжилсэн гэдэг бас нэг тоогоор бас явагддаг байхгүй. За энэ мэтлэнгээр ингээд яриад ах юм бол ингээд зөндөө зүйл байгаад байгаа. За Америкийн эрдэмтэн Никола де Космогийн үзнэр гэж байгаа байхгүй. За энэ хүү хэрэм бол зөвхөн цэргийн бэхлэл төдий биш. Харин хоёр өөр соёл иргэншлийн суурин болон нүүдэлчин те. Энэ бол геополитикийн болон соёлын хил зааг байсан гэж хэлж байгаа. Энэ бол цагаан хэрэм. За ингээд нийтийн тооллын одоо хүннүгээс хоошоогоо бас Ямби, Жужаан, Түрэг, Уйгур, Киргиз, Кедан ингээд их Монгол гэл ингээд явна. За энэ бүх цаг үеудууд бол яасан бэ гэхэлэр одоо яг энэ дээр нүүдэлчд бүгдээр л цагаан хэрмийг давжил довтолж байсан. Хүннүүдч тэгжсэн. Харин яг энэ Кеданы үед ч гэсэн одоо бол баг цагаан хэрмээс цаашаага том эзэнт гүрнийг байгуулчихж байгаа. Кеданчууд бол одоо Монгол угсаатан одоо ийм одоо ард түмэн гэж үздэг штэ. 1907-оос 1925 оны хооронд оршин тогтножсэн тий. За Монгол угсааны нэг салбарын ингээд. За ингээд тэд бол хэрмийн урд болон ард талд нь бол нийслэл хотоо байгуулж ирсэн. Хоёр талд нь тий. За цагаан хэрэм бол тэгэхээр ач холбогдлын хувьд бол одоо хамгаалалт биш зүгээр нэг улс орны дунд байдаг зүгээр хэрэм цайз бэхлэлт маягийн болоод хувирч байгаа сте тий. За тэгэд энэс гадна цагаан хэрэм бол 13 дугаар зуун ялангуяа их Монгол улс. За энэ их Монгол улс мандаж байсан Чингис хаан бол урт цагаан хэрмийг тий өвөг дээдсийнхээ адилаар одоо тагчил одоо ингээл даваал гарчихсан цааталт нь тий бүгднийг эзлээл ингээд явж байгаа алтан улстай байлцсан тангууд улстай байлцсан тий гэх мэтлэн ийм аян дайнуудыг хэлж ирсэн. Харин хожимоо бол 1260 онд бол Хувлаа хаан тий Юан гүрнийг байгуулснаар цагаан хэрэм бас л яг Кеданчуудтай яг адилхан зүгээр тэр улс дотор байгаа нэг хэрэм арах гарах хаалгах ч юм уу тий нэг иймэрхүү зүйл болоод хувирч байгаа байхгүй. За тэгвэл энд нэг зүйл байгаа тий. Тэрний юу гэхэлэр яг Юан гүрний үед бол тий эзэнт гүрний одоо ингээд дотоод дахь нэгэн байгууламж байсан гэдэг бөгөөд Бээжингийн хой талд орших цавчаал бомбд монголчуудын хэрэглэдэг гол гарц байсан гэж байгаа байхгүй. Цавчаал бомбд гэдэг нэг түүхэн юм дээр үүсэж яхад аявих гарч ирэн зэ. За тэгээ энэ бол нөгөө нэг цавчаал бомбын үүлэн давцан дээрх 6 хэлний гэж байгаа. 6 хэлний түүний дотор монгол бичиг, дөрвөлжин бичиг энэ бол хоёулаа монголчуудын бичиг шүү дээ тий. За ийм бичгээс бүхий одоо ингэж олон үндэсний соёл одоо ингэ огтлсон цэг байдаг гэж байгаа. За энэ мэтлэнгээр явсаар хагаад 1368 онд бол Юан гүрэн мөхсөн. За Юан гүрэн мөхсний дараа бол Мин улс байгуулагдсан тий. За Мин улс байгуулагдсанаар одоо нэг зүйл болж байгаа. Тэрний юу гэхэлэр энэ цаг хугацаа хүртэл шүү заяа. Хан улсаас хойшоогоо хүннүгээс хоошоо гэж одоо цаг хугацааг бодоод үзье. Хан улсаас хойшоогоо Мин улс хүртэл 1000 одоо 300 жилийн хугацаанд хятад нэгдмэл нэг улс гарч ирээгүй. Дандаа хэд хэдэн улс. Их Монгол улсын үед гэхэд чинь л Тангууд улс, Сүн улс, Алтан улс гэдэг ингээл 3 хуваагдсан өөр хоорондоо тэмцэлдэж шүү дээ эдэр чинь. За тэгтэл за өнөөгийн нэг Орос Хятад хоёрыг хоёулын хин хүчрхэг болгосон байх гэхээр монголчуудын Орос хувь нэмэр гэдэг байгаа чинь нэг зүйл энэ байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол Юан гүрний мөхөөснийхэн дараа бол тий Мин улс гэдэг нэг том хүчрхэг улс Хятад чинь нэгдсэн нэг том улс болчихж байгаа. Гисэн хэдий боловч Юан гүрэн мөхсөн хэдий боловч монголчууд хүчрхэг хിവэрэ байгаадсэн. Тэр хил хязгаарлуу довтлоод байсан. Ингээд довтлоод байсан учраас одоо нөгөө нэг Мин улсын үед чинь цагаан хэрмийг илүү томоор нь одоо барих яг нэг тоосхоор нь барих тий тоосох барих тэр тоосох хооронд нь одоо ингэж үрж байгаа үрлэгүүд нь яагаад одоо хүртэл тэр газар хөдлөлт байгалийн янз бүрийн гамшиг бороо салхи энэ бүх зүйл байгаад байгаа юм бэ гэхлээр тэнд нөгөө технологи нь байгаа байхгүй тий шохоо цемтэр зуурхаас гадна тэр будааны одоо тэр зутан тэр цавуулаг байдлыг нь ашиглаад ингээд хийж гисэн учраас маш сайн одоо барьцлдуулсан гэж үзээддэг байхгүй. За ингээ явсаар хагаад яасан бэ гэхлээр одоо яг Мин улсын үед бол цагаан хэрэм бол үнэхээр бүр тансаг яг одоогийн тий энэ төрхөө олсон. Тэгээд тэр нь бол ер нь болж л өгвөл яавал нөгөө ингэж нэвтэлж гарч чадахгүй байх вэ гэдгийг маш сайн анхаарсан байгаа байхгүй. Гисэн хэдий боловч гэж ахаал нөгөөгөө ярьдаг тий. За ингээд энэ бол бас түүхэн бодит үнэн жишээ шүү дээ. Тэрний юу гэхлээр 1449 онд одоо Тум уулын дайн, Тум уулын тулаан, Тум уулын хэрэг гэл янз янзаар түүхэн тэмдэглэгдээд байдаг. За энэ бол 9 тайштай Тогтообух хаан, 9 одоо нэг
тухайд сайд байсан 9 чи дараа нь хаан болчихдог байхгүй. Алтан уургийнх биш мөртлөө. За энэ үед бол яг тогтоо бох буюу Тайсон гэдэг хаан байсан. За ингээд Монголын их зэрэг бол цагаан хэрм рүү довтлоо цагаан хэрмийг одоо ингээд даваад тий давсан гэсэн үг байхгүй. Давсан тэр бүхэл Хятадын одоо тэр хааныг нь олзолж авчираад тий 9 тайш чинь нөө жинтэй гэд нэр өгчихсэн байсан шүү дээ. Тэр хаана мэн ус чи алдчихангуудаа газ дүүгийн хаан ширээнд суулгасан. Жинтэй хаан нь одоо 3 жил 9 тайшин ээжд нь одоо хонь хариулж өгсөн гэл тий. Гэх мэтлэнгээр одоо нэг иймэрхүү түүхэн үйл явдууд болоод байгаа байхгүй. За энэс цаашаага ер нь бол бас зөндөөл юм болсон байгаа юм тий. За энэ бол яг Монголын түүхэнд бол яг тухайн үед бол улс төрийн ботролын үе гэж яригджсэн боловч тэнд бол нөгөө нэг юм шашнаар дамжуулаад ер нь Монголын ард түмэн тэр төвдийн ард түмний хоёрын хооронд хэв нэгдлийн юм айгүйх гарч ижсэн тий. Жишээ нь одоо Алтан хаан гэдэг чинь Бээжинг бүсэлж ийсэн гэх юм уу те энэ чинь цагаан хэрмийг давж л байна гэсэн үг үстэй те. Тэгээд Алтан хаан өөрөө нэг төвдийн содном жамцтай холбоо тогтоогоо далаалам цол олгосон те. Энэ гих мэтлэнгээр нэг далаалам ч гэсэн Алтан чинь хаан цол олгосон байгаа шүү дээ. Энэ чинь нэг нэгэндээ цол олгоод. За ингээд явцсан. За тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхэлэр ер нь яг тухайн үед бол Бээжинг бүсэлж ийна гэдэг бол мин улс бол баг ганцаардж эхэлсэн байхгүй. Тэгтэл нөгөө нэг хичнээн улс төрийн ботрол байлаа ч гэсэн төвүүд одоо алтан гинэ алтан хаан тий гэх мэтлэнгээр одоо монголчууд ч одоо зүүн зүг рүү манжуудаа ч гэсэн гэл баццсан л байсан байгаа байхгүй татвар матар авдаг байсан тий. За ингэ байжсэн чи гигүнд манж хүчрхэгжээд ирхэлсэн. За манж хүчрхэгжиж эхлэнгуутаа Монголын зарим аймагуудтай холбоо тогтоосноор мин улсыг мөхөөдөг. За мин улсыг одоо мөхөөсний дараа бол цагаан хэрэн бол ямархуу байдалтай болж хувирсан бэ гэхээр бас л нөгөө нэг том эзэнт гүрний дотор байдаг нэг байгууламж болоод хувирч байгаа байхгүй. Яг үндсэн үүргээ гүйцэтгэхгүй гэсэн үг тий. За ингээд яасан бэ гэхээр манж улс бол 1912 он хүртэл оршин тогтно яасан тий. Тэндээс чинь дундад иргэн улс байгуулагдсан шүү дээ тий. За дундад иргэн улс мөн биз дээ. Дундад иргэн улс. Тийм шүү дээ. Тий дундад иргэн улс. Гайхлаа шүү дээ. Дундад иргэн яг санаад байгаа мөрчлөг хэлэхэд хэцүү сонин сонсож. Гэхдээ чи сая ингээ үнийт гсэн баятай хаалгаа. Дундад иргэн улс. Тий. Дундад иргэн улс тий. За ингээ дундад иргэн улс тэгэн гут чинь яасан бэ гэхэлэр энд одоо нэг зүйл гарч иж байгаа. Тэрний юу гэхэлэр яг энэ Италийн найруулагч Бернард Бертолуччи гэдэг ийм хүн байгаа байхгүй. Энэ хүн бол нөгөө сүүчийн эзэн хаан гэдэг кино байдаг тий. Манжийн одоо Пүүигийн талаар. За тэгээд энэ хааны талаар хийсэн кинонд болохоор түүний одоо ингээд Ваньон гэдэг тий их хатан болон баг хатан Вансио гэдэг энэ хатан нар тий Монгол гаралтай байсан гэж одоо тэр кинонд ингээд дурдж ярьдаг байхгүй. Тэр нь цаанаа нь юу гэсэн үг вэ гэхээр манж Монголын холбоо бол сүүлчийн мөч хүртлөө ингээд тасралтгүй явсан шүү гэдэг санааг ингээд бас давхар хэлээд идэг. За энийг бас ярих юм бол хөөж ярих юм бол бас маш том түүх болж байгаа. Учраас нөгөө Цэси хатны хүн биз дээ тий. Шууд алгасаад явчих тий. За дараагийнх нь үйл явдал яасан бэ гэхлээр ер нь бол 1898 онд бол Орос цэрэг бол хэрмийг хамгийн анх удаа цөмрөн орж иж ирсэн. Тэгээ цагаан хэрэн бол түүхэн цаг хугацаанд бол дандаа л ингээл тий хайр улс орны одоо ингээд довтлогоноос хамгаалж ирсэн эсвэл давж орж иж ирсэн гэх үйл явдлууд болж ирсэн байгаа тий. За тэгээ дээрэс нь бас 1900 оны одоо ингээд бослогын үеэр бас ингээд 8 улсын цэрэг гэж байгаа байхгүй Бээжинг эзэлсэн байдаг. За ингээд Чин улсын одоо төр доройтоод эхэлсэн болох нь тий доройтсон. Тэгээ энэ нь бол ингээд цагаан хэрэмдээ биш Бээжин хотын төвдөх одоо ингээд хориотой хотынхоо одоо ингээд хэрэмд ингэж хаана нуугдахаас өөр аргагүй болж байгаа тий энэ үйл явдал болж байгаа. За энэ мэтлэнгээр явсаар байгаад 20 дугаар зуун хүрээд ирж байгаа байхгүй. За 20 дугаар зууныг ярихаас өмнө хоёлаа нэг реклам алгачихваа. За тэгээд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар стандартыг хэрэг хэмлэн стандарт кэтеринг компани Good Day сүүжүүд хэмжиж ажиллаж байна. За сүүжүү бол солонгосын ард түмний уламжлалт архи байгаа. Тэр ч утгаараа сүүжүүний зах зээл дээр солонгосын 3 том тоглогч байна. За сүүжүүний зах зээл дээр дэлхийн шилдэг тооцогддог эхний 3 тогтмол ордог сүүжүү бол манай нэвтрүүлгийн ивент итгэж байгаа Good Day сүүжүү юм. За сүүжүүг нэрхэд мэдээж нөгөө цэнгэг ус хамгийн чухал байдаг. Энэ сүүжүүг жири уулын 320 метрийн гүнээс гаргаж авсан хүчил төрөгчөөр баялаг цэвэр тунгалаг усаар боловсруулдаг гэдгээрээ Пулсан бүс нутагтаа бол маш алдартай байт юм билэ. За манайх одоо сүүжүүний талаар мэдээлэл өгөхөд алкогольны одоо градусыг 16% хүртэл бууруулсан технологиг ашигласан байгаа. Дээрээс нь Good Day сүүжүү бол хамгийн олон төрөлтөөгөөр бас онцлог даваа талтай байгаа. За ингээд мэдээж одоо алкогольны төрлийн зүйлийг та өөрийнхөө ухамсараар хэтрүүлэн хэрэглэхгүй. За өөрөө сонголтоор хэрэглэх нь одоо хүний ухамсарын асуудал. За ингээд нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаа Good Day сүүжүүд баярлалаа. Бүх сүлжээ дэлгүүр болон зах хүнсний дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. За баярлалаа.
За 21-р зуунд бол хүн төрөлхтний түүхэнд бол хооронд нь те яалгасан, заагалсан энэ хан хэрмүүдийг бол нураах үйл явдлууд нэлээд явагдаж байгаа те. Хоёр Германы хаан гэдэг ч юм уу эсвэл одоо Израиль Палестины хооронд одоо ингээд бетонын хэрмийг баригдсан те. Энэ одоо ингээд зүйлүүд ингээд яваад байдаг. Нэг бол баригдаад байдаг, нэг бол ингээд устгаад байдаг те. Гэтэл цагаан ярин бол яасан бэ гэхэлэр 20-р зуунд бол өөрөө одоо соёлын те хосгүй дурсгал болж хуурж байгаа. Энэ хүртлээ болвол одоо ингээ те хятадын ард түмэн ч гэсэн энэ бол зөвхөн хамгаалтын хэрэгсэл гэдэг ч юм уу те эсвэл цагаан айрам гэд ингэж үздэг өөрсдөө ч нэг оошоодгүй байсан болвол 1980 оноос эхлээд аялал жуулчлалын зориултаар сэргээгдсэн энэхүү байгууламж бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн том айдас болон эсэргээр сүр хүч гэдэг зүйлийг ингээ гэрчүүлж үлдэж байгаа байхгүй. За тэгээ энд нэгэн сонирхолтой мэдээд урдхад бол 13 дугаар зууны үеийн монголчуудын талаар Италийн бас алдарт кино найруулагч Жулиани Монтали гэдэг хүн 1982 онд тухайн үед хамгийн өндөр өртгөөр хамгийн одоо тий их зардлаар бүтээсэн одоо ингээд Марко Поло гэх кино байгаа байхгүй. Марко Пологийн анхны хөлбөр шүү дээ баг. За энэ бол яасан бэ гэхэлэр Ихван улсын үед цагаан ирам тий яг энэ цагаан ирам дээр чинь одоо нөр түүхэн үйл явдал нь гарч идэг байхгүй. Тэр түүхэн үйл явдал дээр Хувлаа хааны одоо угсаа залгамжлах одоо нөх хүү чингэм жоохон бие муутай хүү байгаад байдаг яг кинон дээр ч гэсэн энэ түүхэн ч гэсэн тийм. За ингээд энэ бол яасан бэ гэхэлэр тэр кинонд ингээ хэлж байгаа үйл явдал үгнүүд нь болохоор Чингис хааны алтан уургийн хаан хүүгүүдийн хувьд бол энэ нөгөө цагаан харин бол үг дээдсээр одоо ингэж бахархдах түүх соёлынх нь дурсгал газар болж ирж байгаа байхгүй. Энэ том цагаан хэрэмд энэ хамгаалтыг давж ирээд өөрсдөөсөө 100 дахин илүү хүн амтаа энэ хотод монголчууд бид эзэн сууж байна гэсэн санаа хэлж байгаа юм. За тэгээд дээрэс нь яг энэ үйл явдлаас одоо яг 10 жилийн өмнө байхгүй 82 он гэхэр чинь 72 он болч та тий. За 72 онд. За энэ бол түүхэнд хоёр янзаар гарч ирдэг. Их сонио. За би эхлээд хоёулыг нь яриад үгүй зэ. Нэгдүгээр юу гэхээр Америк улсын ерөнхийлөгч те хятадд айлчилсан байгаа байхгүй. За тийм ингээ хятадд айлчилсан үедээ бол цагаан хэрэм дээр зогсож байгаад энэ бол үнэхээр агуу хэрэм бөгөөд үүнийг барьсан олон одоо ингээд болон хамгаалж байсан хүмүүс энэ дэлхий дээр ямар нэгэн уул мөрөө үлдээж одоо ингээ үлдэх эрхтэй гэдэг нь маргаангүй юм гэж байгаа байхгүй. За ингэж хэлсэн байгаа ингэж хэлсэн гэж байгаа. Тэгэхээр энэ бол нэгдүгürt нэг Америк улсын ерөнхийлөгчид бол цагаан хармын талаар айгүй бахархалтайгаар хэлсэн байж таарах гэдэг. Өгнө. Гэтэл энийг чинь бас яг ингээ хоёр янзаар мушиж яриад байдаг байхгүй. За тэгээ дараагийнх нь болохоор мэдээж нөгөө нэг хоёр дахь хувилбар байгаа байхгүй. Тэрээр юу гэсэн бэ гэхээр Америк улсын ерөнхийлөгч яг тэр нэг 72 онд тэ цагаан хармын дээр гарч харангуутаа энэ хэрм ийм насвар том байгууламжийг яагаад барьсан бэ гэсэн чинь хажуунаас нь тайлбарлагч нь нүүдэлчдээс хамгаалж гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь барьсан нь ч бариулсан нь ч бүр агуу ард юм аа гэх тэ ингэж хэлсэн гэж байгаа байхгүй. Барьсан нь агуу, бариулсан нь бүр ч агуу гэдэг энэ утга санаа гарч иж байна гэдэг. За энийг бол хожим нь одоо нөгөө нэг Барак Обамаг нэг цагаан хармын дээр гарчаад хой зүгрүү харангуутаа тэ цагаан хармыг одоо барьсан хүмүүс бол үнэхээр агуу ард түмэн юм аа. Харин энийг бариулахад хүргэсэн ард түмэн ямар гайхалтай ингээл хой зүг рүү харж байгаа зураг мөрөг байгаад дээ штэ. Тэгээ энэ бол бас яг энэ 72 онд ингээд анх гарч ирсэн үйл явдал гэж үздэг байгаа байхгүй. Тэрний үг гэхэлэр саяны тэр ерөнхийлөгч энэ үгийг ингээд хэлчээд умар зүг рүү ингээд нэг гайхалтай ингээд ширтэж жагаад буусан гэж байгаа байхгүй. Тэгээ энтэй холбоотойгоор юу гэхэлэр одоо нэг монголчууд бол цагаан харин дээр очихоор заашгүй умар зүг рүүгээ харчаад яг саяны энэ үгийг нэлээд сайн боддог гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ киногоор ч юм уу эсвэл одоо ингээд улс төрийн хэмжээнд гэж яригдсан яриа өөр ингээ хоёр янз юм шиг боловч цаанаа одоо ингээ монголчуудын хувьд бол тий маш том мотивац өгчөж байгаа зү тий ямар гоё юм бэ гэл ямар том агуу юм бэ гэл одоо тэгэл манайхан цагаан хэрм рүү очихоор л умар зүг рүү хараад яг тэгдэг аахгүй тий тийм ч учраас ерөнхийдөө бол яг цагаан харим дээр те ер нь бол очиж үзээгүй хүн бол хятадыг үзсэн гэж бити яриа гэдэг үг байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ би өнөөдөр би хятад очиж үзсэн шүү дээ гэж хэлэх гэжсэн гинт санаа зовчлоо гэдэг шиг. Тэр нөө цэншин хондын буханд очисон цагаан харимд очиж үзээгүй байхгүй. За тэгээд ер нь бол монголчуудын хувьд бол энэ орц цагаан харим бол те өвөг дээдсийнх нь түүхэн сүр хүч эрх чөлөөний төлөөх тэмцлийн нэгэн тод жишээ хөшөө те хөшөө дурсгал гэсэн үг байхгүй. Тэгээ 1000 сонсохоор нэг удаа үз гэдэг чиглэн энэхүү байгууламжийг нүдээр үзэж биеэр мэдрэх үед бол түүх дурсамж бол илүү тод харагдах баха гэдэг санаа хэлээд байгаа юм. За одоо цагаан хэрэм бол археолог тий. За мэдээж энэ археологийн нууцуд гэдэг нэвтрүүлэг шүү дээ. За тэгэхээр энэ археологийн талаар ярихад бол энд мэдээж нэг Мин улсын үед бол тоос голсон тий. За энийг бол зайлшгүй хэлэх ёстой. Тэр цагаан будааны одоо тэр нэг цавуулаг ашиглаж одоо хийсэн гэдэг нь бол илүү гээд юутай болсон. Барьцлагаатай болсон. Яг тухайн үедээ бол тоосоо болгонд нь тамга тэмдэг байсан байгаа. Тэрийг бол хэн хийсэн нөгөө хариуцлагын систем тэр том олонд
одоо байгууламж дотор тоос болгоно нь тамхтай. Тэр тамга болгоно нь хин хийсэн бэ гэдэг нь харагдана. Хэрвээ чанаргүй хийсэн бол ингээд нэг хариуцлага тооцдог тийм. За ийм зүйл байгаа даа гэсэн. За тэгээд цагаан хэрэм дээр нь бол ингээд археологийн малтлага одоо судалгааны үр дүнд бол ийм нууц гарцууд бий болж эхэлсэн байна. Тэрний юу гэхээр 2022-оос оноос 2023 онд Танжаны их сургуулийн судлаачид хэрмийн дагуу өндөр наривчлалтай ийм сканер ашиглаад 130 гаруй ийм нууц хаалгыг илрүүлсэн байна. Цагаан хэрэм доор 130 гаруй ийм нууц хаалга байгаа. За энэ дээр нь зорилго нь юу вэ гэхээр хаалганууд нь гадна талаас харагдахгүй маш нарийн нууцлагдсан байдаг. Харин археологчдын үзэж байгаагаар бол эдгээрийг тагнуулчдыг нууцаар гаргах эсвэл Монгол цэргүүдийн хэрмийн нэг хэсэг рүү довтлоход нь тэр хаалгаараа гараад артлаас нь бүсэлж довтлох гэж байгаа байхгүй. Гэхдээ яг ийм артлаасаа бүсэлж довтлсон түүхэн баримт харин байдаг болов үгүй болов бас яг тэр хэсгийг нэг сайн үзэх юм бол бас нэг юм гарч иж магадгүй те. За дээрэс нь эртний одоо энэ цэргүүдийн бичээс дурсгал нэг иймэрхүү зүйлүүд маш ихээр олдсон байдаг. Тэрний юусэн үг гэхээр яг одоо ингээд тухайн одоо хэрмийн хэсгийг барихад хэдэн жил ажилласан, хариуцсан түшмдийн нэр, ажил дууссан, он сар зэргийг тэмдэглэсэн иймэрхүү тэмдэглэлүүд бас нэлээд их олдоод байдаг гэж байгаа юм зэ. Тэгээ эндээс ер нь бол энэ чанарын хяналтын нэг ингээ хэлбэр байсан гэдэг зүйл харагдаад байгаа байхгүй. Тэрний үг гэхээр ажил яг яаж явагдаж гин, хин яаж ажиллаж гин те тоосох таймгатай байна гэдэг чинь бас л ийм зүйл байгаа даа. Дараагийнх нь одоо ингээд яг малталахаар олдсон зүйл бол үнэхээр сонирхолтой. Тэрний үг гэхээр тесрэх бөмбөг. За энэ болохоор цагаан хэрмийн одоо бадайлын болон энэ Зиогуан гэдэг энэ бомбын ойролцоох малталгаар маш олон тооны зэв, жад, сэлмнээс гадна эртний чулуун тесрэх бөмбөгнүүд олдсон байна. За энэ тесрэх бөмбөгнүүд нь бол дотроо хөндөй бөгөөд тэр дотор нь одоо нөө дарь хийгээд тэгээд одоо цагаан хэрэм рүү одоо ингээ уулууд одоо авирч ирж байгаа дайснууд руугаа ингээ тесрэх бөмбөгөөр шийддэг. Энэ чинь мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг кинон дэр чинь айгу гоёор гаргадаг шүү дээ. Энэ юу гэсэн? Энэ нөө гэж ингээ нэг шидэд тесэлж үзүүлдэг те. За энэ дэр чинь цагаан хэрмийг давснаас чинь хойш монголчуудын нөгөө аян дайн гэдэг зүйлд чинь нөгөө онц өдөр нөгөө галт харуул те. Энэ чинь монголчууд анх удаа нүүдэлчдэг л байлдаг байсан бол одоо суурин хот улстай байлдаж байгаа те цагаан хэрмийг давснаас бас нэлээд олон юм бас өөрсдийнх нь те цэргийнх нь одоо юмд нь одоо орсон байх ч тарах гэдэг. За дараагийнх нь болохоор за би өгүүлбэрийн хамгийн ихэнд хэлсэндээ нөгөө кинон дээр бол тэр юу ч том айгүй том оршуулга байгаа гэдэг. Тэгээд намайг оюутан багч гэсэн л яг л багш нар ч гэсэн тэр ном дээр ч нэгж л байдаг гэсэн. Цагаан хэрэм бол багийн дэлхийн хамгийн урт оршуулга. Ягаад гэвэл тэнд ажиллаж исэн бол одоо тэ эсвэл хин ч ирэхгүй гэж одоо баг хөдөлмөр гэж хардаг байсан гэж байгаа шүү дээ. Эдгээр хүмүүсийг шууд барилгад ашиглаад тэр шаврандаа зуураад тэгэл ингээ оршуулаад цааш нь явчихдаг байсан гэл ингэж үзээд идэг байсан. Гэтэл яг одоо сүүлийн үеийн судалгаагаар бол цагаан хэрэм бол хамгийн урт оршуулга бол мөн. Гэхдээ яг цагаан хэрэм дотроо бол биш. Хүмүүсийн оршуулга бол яг цагаан хэрмийг ингээ дагаад маш олон хэсэг бүлэг одоо ингээ маш олон хүмүүсийг оршуулсан байдаг. Энэ зүйл олдоод байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэхээр ер нь бол тухайн үед бол хүнд хөдөлмөрөөс болоод хүмүүс өвчнөөр эсвэл өсгөлөнгөөр те эсвэл одоо бэртэж гэмтэр нас бардаг байсан байгаа. Би тэгээ дотроо бас бодоод дэгсэн байхгүй. За байж болно. Хүн шаварт барилгын материал хэрэглэж болно. Тэгэхээр чи хүн ингээ шавар болцсныхаа дараа нөгөө бие махбод одоо ингээ эдгэр чинь ингээ ялцараа дуусна штэ. Тэгэхээр тэр чиг суулт өгдөг юм уу, хонхоолт өгдөг юм уу гэдэг тиймэрхүү юм бодож исэн байхгүй. Гэхдээ яг одоо цагаан хэрмээс ч гэсэн оршуулга гарахыг үгүйсэхгүй штэ тий. Үгүйсэхгүй. Тэгэхээр цагаан хэрэм бол гадна талтаа бол маш олон оршуулгатай ер нь бол дэлхийн бас хамгийн урт цуваа оршуулга гэж үзэж болно. Тэгээд тэрнээс ч болоо ч юм уу яг энийг бодсон хүмүүс бол цагаан хэрэм дээр очиж үзэхэр нэг л жоохон жихүүц төрмээр те. Иймэрхүү байдаг гэж хэлж байгаа байхгүй. За дараагийнх нь болохоор энэ усанд орох хэрэм гэж байгаа. За усанд орох гэдэг нь болохоор яг нэг бүтээн байгуулалтын үеэр те 1970-аад оны үед чинь нэг далан барьж мэрч айгу том ингээ бүтээн байгуулалт хийсэн шүү дээ хятад те. Тэр үед нь тэр одоо нууран доор одоо зохиомлоор үүссэн усанд ороос цагаан хэрмийн хэсгүүд орсон байт юм бэл. Сонирхолтой нь тэнд одоо орсон хэсгүүдийн хадгалалт хамгаалалт нь маш сайн байгаад байна гэдэг. Гайхалтай те. За тэгээд одоо ингээл юу байгаа юм. Давхар нумд харуул гэж байгаа байхгүй. За энэ бол хэрмийн цамхгууд дээр байрлуулдаг байсан асар том хүнд механизм харуул байхгүй. За энэ харвар тий. Тэгэхээр энэ энгийн нумнаас бол хэд дахин илүү хол тусгалтай. 500-аас 800 м хүртэл тусдаг гэж байгаа. За тэгээ хідэн цэрэг ингээд зэрэг татж байгаа цэнгэлдэг гэсэн үг. Ийм харвараар харуулдаг гэсэн гэж байгаа байхгүй. За тэгээ хэрмийн их буу гэж байсан байгаа. За Мин улсын үе цагаан хэрэм дээр бол галт зэвсэг буюу их бууг маш их идэвхтэй ашигладаг байсан гэж байгаа. За энэ мэтлэнгээр одоо энийг бол археологийн одоо дурсгалаарч байна. Цагаан хэрэм дээр ингээ очингууд их бүү ингээд үзэгслэн болгоо тавьсан байдаг шүү дээ. Үзмөр болгоо тавьсан байдаг. Яг энийг би яг агүй сайн санаж байна. Ягаад гэвэл
Ховлын хаан гэдэг ном байдаг аахгүй Бацөх гэдэг одоо найруулагч Бацөх гэдэг хүний бичсэн ном байд. Тэр хүн чинь угаасаа яг нөгөө нэг цагаан хэрмэр нэлээд аялж исэн. Би нэр энэ номыг энэ нэвтрүүлгээ бэлтгэхдээ бас тэр хүний одоо Ховлын хаан гэдэг алдрын он дараалал гэдэг номыг бас ашигласан шүү. Тэгээ тэр хүний одоо ингээд тэр яг цагаан хэрмэр аялсан судалгааны баг байдаг аахгүй. Тэр багийнхан дээр ингээд яг одоо мөхөр буу байгаа шүү дээ том. Ийм бууг ингээд тавьсан байт юм лээ. Түүх сурвалжийн мэдээнд дээр ч гэсэн те энэ Жижигван гэж жанжин хэрмийн цагаан хамгаалтанд зориулж хөнгөн их буунуудыг зохион бүтээсэн гэж бас хэлсэн байдаг байхгүй. За археологийн матлагаар ч гэсэн ингээд хүрлэр зутгсан богино голтой бас их буунууд болон тэдгээрийн сум болон төмөр болон ингээд чулуун одоо ингээд хэсгүүд ингэж олдоод идэх гэж байгаа. За дараагийнх нь бас нэг зүйл нь болохоор за энийг зандаах бас нэг нэвтрүүлгээр ярьсан. Чон соёот борохоо гэж байгаа. За энэ бол маш эмзэг айгуу зэвсэг байгаа байхгүй. Тэрний юу гэхэлэр энэ хэрмийн одоо ингээд хэрмийг даваад гараад ирвэл даваад гараад ирүүлэхээр ч одоо монголчууд гарч ирэх гээд байгаа шүү дээ чинь тийм биз дээ. Гараад ирвэл ойрын зайн тулаан зориулсан одоо хүн зэвсгүүдийг ашигладаг байсан байгаа. За энд яасан бэ гэхэлэр урт модон ишин дээр олон тооны төмөр өргөстэй бөөнхий эсвэл ийм дугуй зууван хэлбэртэй гэж байгаа байхгүй. Жишээ нь одоо хоёулаа бодоод ийм урт байлаа хоёр талаа ингээд дугуйтай гэсэн үг байхгүй. Дугуйтай хоёулынх нь бариулан зүг зүгээр гэсэн үг. Тэрнийх нь голоор нь битүү өргөс байгаа гэсэн үг байхгүй. Тэрийг тэр нэг цагаан хэрэм давж орж иж байгаа хүмүүсийн дээрээ шийдэн тэр уул өөдөө өсч ирж байгаа хүмүүсийн урдаас өнхрүүлэн цагаан хэрэм дээр гараад ирсэн байхад нь тэр том коридорууд ингээд цагаан хэрэм зарим хэсэг ингээд юу байгаа шүү дээ налуу байгаа шүү дээ. Тэр налуу хэсгээрээ өнхрүүлдэг. Иймэрхүү аргуудыг хэрэгэлдэг байсан байгаа. За дараагийнх нэг үйл явдал нь болохоор энэ харуулын цамхаг буюу дохионы зүсэг гэж байгаа байхгүй. За энэ дээр нь юу гэсэн үг гэхээр цагаан хэрэм бол маш олон одоо ингээд угаасаа бүр хүннүг үеэс хойш нөгөө нэг галаар дохио өгдөг болсон байгаа байхгүй. Тэрний юу гэхээр тодорхой зайны ингээ хэмжээнүүдтэй тэр ингээд мод бургасаар одоо ингээ овоолцсон байж байдаг. Дайсан довтлоод ирэх юм бол тэнд гал асаасаар байгаа тэр маш хурдан ингээд явсаар агаад нөгөө нэг төвдөө Бээжиндээ гэдэг ч юм уу одоо улс төрийнхаа төвдөө хил хөргөдөг дайсан ирлээ гэдэг дохиог өгдөг байсан байгаа. За энэ мэтлэнгээр одоо бол маш олон янзын археологийн баримтуудыг бас цагаан хэрэм өөртөө агуулж идэг аа. За тэгээ цагаан хэрэм болвол ер нь бол эцэст нь яг хэлэхэд бол сая нөө сэдвүүдээр хэллээ шүү дээ. Энэ чинь бол иргэншлийн зааг буюу одоо нүүдэлчин болон суурьшмал соёл иргэншлийн зааг гэдгийг бол гадны эрдэмтэд ч гэсэн хэлээд байдаг гэж байна. За энэ бүхний эцэст хамгийн сүүлийн үеийн судалгаагаар бол зарим судлаачид ингэж үздэг юм байлээ. Тэр гэхдээ яг үнэн үү үгүй юу те. За яг манай сонсогчд маань авч гээхээ ухаанаар ойлгоно үз. Ер нь бол аль болох бүгдийг ярихыг хичээдэг те. За тэрэн дээр бол за цагаан хэрэм бол нүүдэлчдийн довтлогооноос хамгаалахаас гадна өөрсдийнхөө ард түмнээ хамгаалж байгаа зүйл юм аа. Тэр нь юу гэхэлэр хятад улс суурьшмал соёл иргэншилтэй улс орон бүгд татвар гэдэг зүйл маш чанга хөгжчихсэн улс орон гэж байгаа. За тэгэхээр тэнд бол нөгөө нэг хүннүүгийн түүх төр би нэг ярьжсэн да. Хан улсын иргэд бол те бид бол өмнө тийшээ бол нөгөө Аннан Вьетнам руу явж чадна, умар тийшээг бол хүннүү рүү яваад явчих чадна гэж хэлдэг байсан. Ингээл тий хаана голоод гэж байгаа ш тас. Тэгээ зарим нь болохоор хүннүүгийн зүг рүү очиод хөгжлөө сайхан гэж яриад байдаг гэж. Тэгэхээр энд юу гэсэн үг вэ гэхэлэр тэр ард түмэн умар тийшээгээ зүхтаах юм уу? Эсвэл тэр улсаасаа дөрөх гэсэн үг байхгүй. Татваргүй бол гэсэн үг шүү дээ. Татвар төлөх хөнгөө болно гэсэн үг. Энээс бас хамгаалж барьсан байгууламж шүү гэж бас судлаачид үзээд байдаг гэж. Тэгээ энэ бол бас зүгээр л судлаачдын л те бас нэг тэмдэглэл. Гэхдээ ер нь бол цагаан хэрэм бол явж үндсэндээ бол хамгийн анхны зорилго нь тэр Цэншин хаандын үед байсан хүннүгийн довтлооноос хамгаалж исэн мэн улсын үед ч гэсэн бас л тэрийг яаж байгаа нь болохоор монголчуудтай л холбоотой. Ер нь бол түүхэн цаг хугацаанд бол цагаан хэрэм л явж түүхэн хил хязгаар гэдэг нь бол тодорхой зүйл юм а гэж байгаа байхгүй. Бямбе Эренчунгоо нэг хэлсэн үг байдیں۔ Гэхдээ тэр маш олон жилийн өмнө хэлсэн болохоор би яг бүтэн өгүүлбэрээр нь санахгүй байна. Гэхдээ тэнд нэг альва нэг ард түмэн болвол тэ улс орныхоо зах хязгаарт энэ хил хязгаар дээр ингэж хэрэм барьдаг болохоос биш улсынхаа дундаа барьдаг юм а гэж хэлж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр цагаан хэрэм хүртлэх газар нутаг бол түүхэн Монголын газар нутгаа гэл энийг бас нэг хошин маягаар тайлбарласан байдаг шүү дээ. Бямбе Эренчунгоо баахан дарга нартайгаа явж байгаа. Тэгээ цагаан хэрэмийн нааталтанд гарчаад гээд бийц цаадсан гэл те. Хөөе таач одоо яасан сонио хүн бэ чинь соёл боловсролтой юм хүн байж те. Ийм газар ирчээд энд бийц цаад гэж их орондоо бийцж гинэ гэл нэг хэлээд байдаг гэл те. Ингээ янз янзаар л яриад байдаг. За ер нь бол за энэ хүртэл цагаан хэрэм болвол ингээд түүхэн цаг хугацаанд ер нь ингээд оршин тогтноод байсан яг нөгөө нэг цэгийн яг өгүүлбэр ихэнд хэлдэг шиг те маш олон ард түмний цус хөдөлмөр хүч хөдөлмөрөөр ингэж бий болсон
ийм зүйл. Одоо болов энийг бол нэг хятадын одоо засгийн газар бол аялал жуулчлал гэдэг нэрээр тий маш олон сайхан одоо ингээд хөгжүүлж чадчих штэ энийг тий. Тий сая-саяараа. Тий сая-саяараа жуулчдаг тат чинь. Ер нь бол цагаан хэрэмч бас хамгийн олон жуулчд очдог дэлхийн бараг цөөхөн газрууд энийг багш шүү бас. Тэг бас өөрөө бүр нүсэр том байгууламж гэсэн үг байхгүй юу? Сүрдмээр том нүсэр том байгууламж. Сая тэр дэлхийн экваторын тална гэж бодоод үзье те. Хамгийн томор нь бодоод үзэх юм бол багаар нь бодоод үзсэн ч гэсэн пирамидыг бодвол хэд дахин том гэдэг ч юм их гэдэг ч юм уу. Энд ажилласан хүн хүч ингээд бодоод үзэх юм бол ерөөсөө бас л айхтар том юм байгаа юм л да. Маш их баярлалаа. За ёстой нэг очиж үзье гэдэг хүсэл төрлөө. Тэгээ тэнд очиод бас тий өөр улс үндэстний тэр бүтээн байгуулалтын гайхамшигыг үзэж байгаа хэрнээ бас түүхээрээ бахархъя. За баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сууг та бүхэндээ археологийн ноцод нэвтрүүлгийнхаа 7 хоногийн дугаарыг хүргэлээ. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хост дэлгэнээр хүрлээ. Энэ дугаарын хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн стандарт кэтеринг компани Good Day Сөөжүү зам амьдралын хэв маяг бүр Токи технорейтэй Токи аппликейшн ажиллалаа. Студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан Цэнгэл баяр нар ажиллалаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.